сэрхийлж байгаа хүний алтан зарчим байгаа шүү дээ. Хэрэглэгч бол хаан гэдэг нэг тэрийг ойлгодог. Би энэ хүмүүсийн захирлаа гэд явдаг биш. Тэ би энэ хүмүүсийн үйлчлэгч энэ хүмүүс маань бидний хэрэглэгч хаан байх ёстой гэдэг тэр үзэл баримтлалыг ойлгодог хүн байгаасаа гэж бид нар боддیں۔ За ер нь тэр улс төрийн томилгоо ч юм уу тийм зүйлс бол байдаг байх. Гэхдээ ер нь аливаа том сургуулиуд ихтэй сургууль бас сонгон шалгаруулалттай тий дотоодоо багш ажилчдаасаа ч гэсэн ер нь тийм авч байгаа харагддаг шүү дээ. Одоо Монгол Улсын их сургууль дээр. Тэгэхээр бас нэг улс төрч маань хэр байдгүй. За улс төрчлөө ч гэсэн бас нэг эргээд хэрэгтэйгээр улс төрчих юм бол бас хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Ер нь Монголын оюутны холбооны нэг онгойшигч нэг зүйл үүдээ өнөөдөр оюутан ашигтай болж төртөөж хамтарч ажиллах бэлэн байна гэдэг шиг. Тэгэхээр бас улс төрийнхөө эрх мэдлийг ашиглаад ч юм улс төрийн төв боломж нь байдаг бол эргээгээд бас тэрийг яагаад сайн зүйл зарцуулж болохгүй гэдэг бас асуудал байж болно л доо. Ямар ч асуудлыг нэг хоёр талаар тайлбарладаг л да. Нөгөө тайлбарууд нь яагаад ч нэрэж тийм болов гэсэн ойлголтыг олон нийтэд түргээд идэв. Тэгэхээр одоо өнөөдөр Монгол ихтэй сургуулийн сургалтын төлбөрийг оюутны холбоо, эцэг эхчүүд, оюутнууд болохоор айгүй өндөр байна. Энийг бууруулаач гэж яриад байдаг. Нөгөө талд нь ажиггүй энэ чинь урсгалтаа ч хүрэхгүй байна. Энийг ахаад нэмэгдүүлж Монгол боловсролыг үн цэнтэй болгож бид нар үн цэнтэй боловсрол чинь бий болгоно гэж яриад байдаг. Тэгэхээр сая хэллээ шүү дээ. Монголын оюутны холбоо оюутнуудад ашигтай л бол чөтгөртэй ч одоо хамтарч ажилласан хамаагүй гэх. Тэгэхээр энийг ингэж харж болох юм л да. Магадгүй яг үнэхээр нөгөө бид нар айгүй хямдхан боловсролыг олоод иж магадгүй шүү дээ. Яагаад тэр талаас нь хараад зоригтой нэмээд ингээд оюутны холбоо хичнээн та нар жишээлбэл бид нар хямдхан боловсрол оюутнуудаа олгоод ийна гэдгээ ойлгож байгаа мөртлөө оюутнуудаа жишээлбэл за муугаар хэлээ л да. Тал алдахгүй. За нөгөө талаар бас одоо энэ үйл ажиллагааг явуулахын тулд яг харахгүй л оюутнуудынхаа дуу хоолой болох шаардлага байдаг. Тэгэхээр яг үнэхээр л одоо бид нар үн цэнтэй боловсрол эзэмшээ гэж бодвол яагаад зоригтой нэмж болохгүй гэж энэ тал дээр та нар ер нь бас бодож үзчихээ тий. Бид энийг шүү бодож үзсэн л дээ. Мэдээж одоо ер нь дэлхийн нийтэд Монгол бас нэг стандарт байна шүү дээ. Ер нь боловсрол эзэмшээг бол ер нь сая төгрөгтэй байх шаардлагатай тий. Жилд нэг 90 сая төгрөгийн төлбөр төлдөг. Хамгийн гол нь энийг ингээд зоригтойгоор нэмээд ч юм уу явуучвал уг нь бол бид нар чамар оюутнууд маань чамар бас боловсрол маань хөгжинэ. Хамгийн гол нь эргээгээд энэ оюутнуудын маань тухайн гэр бүлийн төлөх чадвар гэдэг асуудал маань хамгийн хүнд болоход зоочдөг асуудал юм л. Бид нар энэ төлбөрийг одоо бага байлгалаа гэдээ бид нар ташигтай байна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Өнөөдөр мэдээж багш өндөр цалин авч иж сайн мэргэжлийг заа. Хамгийн гол нь нэг оюутан маань өөрөө мөнгө олж чадахгүй. Эцэг эхчүүдийн маань одоо Монголын нийгмийн эдийн засгийн амьдрал маань ямар байгаа вэ гэхээр тэгэхээр бид нар буулгахаас өөр аргагүй. Буулгах талд нь байгаас өөр аргагүй. Тэгэхээр бас нэг өнөөдөр оюутныг ер нь хүн болгон цөөлөе гэсэн ер нь тийм хүсэлтэй байдаг. Ер нь анзаарч байгаад ингээл ер нь энэ дуулж хагаад Монголд ийм 170 мянган оюутны хэрэг байгаа юм уу те энэ ажлын байр нь байгаа мó гэдэг. Би хувь хүнийхээ үзэл бодлоор бол тэрнээс арай өөр. Яагаад тэр хүн 4 жил сурсан бол за тэр ажилд ордгоомоо болио гэхэд ядаж тэгээ их сургууль 4 жил сурсан хүний зан харилцаад ёс те одоо тэр соёл төлөвшлөл нь ямар байх вэ гэдэг. Тэгэхээр нэг бодлын ихтэй сургуулиуд олон байж те бүх оюутнууд бүх залуучууд маань боловсралтай багс. Дээд боловсралтай хүн арх уугаад дээд боловсралтай хүн хэрэг тариад явах нь одоо боловсралгүй хүнээс хэр байх вэ гэдэг юм бас тооцоолол хангалт өөрөөр харагдаж шүү дээ. Тэгэхээр бас боловсролын маань өнөөдрийн бас нэг эдийн засгийн асуудал байгаа шүү дээ. Монголчуудын орлого, зарлага хоёр нь одоо ингээд зарлага нь өндөр, орлого нь бага байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ зарлага бодох уу эсвэл орлогоо бодох уу гэдэг асуудал байна. Тухайн оюутнууд маань төлбөр төлөх чадамжгүй байгаа учраас эргээгээд энэ боловсролын маань төлбөрл хямд байхаас өөр аргагүй хүрээд байгаа. Энэ яг зүгээр хин нэгний зүгээр тал биш. Энэ яг байгаа бодит байдал нь тийм болохоор өнөөдөр 2 сая төгрөг болгочлоо гэхэд хичнээн хүн одоо 2 дугаар курс сурч асан бол жилийн чөлөө зөвхөн төлбөр ер нь анзаарэгддэг шүү дээ. 100-аас 200 мянган төгрөгөөр нэмэгдэхэд жилийн чөлөө авах уу одоо төлбөрөө төлж чадахгүй байх одоо тийм оюутнуудын том асар их нэмэгддэг. Манайд бас боломж бол байгаа юм шүү. Одоо таны сая яриан дээр бол за сая төгрөгийн төлбөр те сая төгрөгийн төлбөрийг хэрвээ нэмэх юм бол боловсролын чанар магадгүй сайжирч магадгүй гэсэн ийм бас гаргалгаа байгаа. Гэхдээ нөгөө тал дээр мэрэгжлийн mëсүүт гэж байгаа шүү дээ. Мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв тэр чинь мөнгө өгье сураад өгөөч мөнгө өгье гэдэг. Тэгээ гараад харьцангуй ажлын байр олдцтой. Заавал диплом өөрчлөлгүй сайн тоогооч эзэн ажилдаа эзэн болсон өсчин ч байж болно шүү дээ. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль жишээлбэл энэ яг mëсүүдийг сонгож суралцж байгаа хүмүүс хэрвээ хөдөлмөрийн зах зээл угаасаа
ерөнхий боловсролынхаа сургуультай уялдаж байх хэрэгтэй юм шүү. Нэг нь сонголттой эзэн үнийг чи буруу мэрэгжил эзэмшлээ гэх оронд энэ дээр одоо ямар хөө байдлаа? Энэ асуудал яг яхахгүй бас манай залуучуудын сэтгэлгээтэй холбоотой юм. Яг тэгвэл нэг хэсэг ерөөсөө боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг дээр хүн болгон ихтэй сургуульд орж ивэл дээд мэрэгжил эзэмшиж ивэл энэ боловсролтой хүн гэдэг ойлголт бүх хүн төрчлөө. Гэтэл өнөөдөр боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр боловсролтой хүн гэдэг бол өөрийнхөө хэрэгцээг бүрэн дүрэн хангаж чадах тийм л чадвартай амьдрал тохиолдох бэрхшээл саадыг даван туулах чадвартай байгаа бол энэ боловсролтой хүн. Тэгэхээр манай өнөөдөр хөдөлмөрийн баатар ихтэй сургуулийн юу ч төгсөөгүй олон хүмүүсээр энэ бүгд боловсролтой хүмүүс. Тэгэхээр манай хүүхдүүд залуучуудын сэтгэлгээ нэг дээд сургуульд орвол боловсролтой болно гэдэг утгаар хүүхэд болгон нэг хэсэг сая ингээд дээд сургууль руу одоо хойлрлаа штэ. Тэгээд монголчууд дэлхийд одоо юу гэдгийг хүнийхээ тоогоор нь харьцуулаад боловсролынхаа хөгжлийн төвшинг төр ихтэй сургуулийн тоогоор дэлхийд 10, боловсрол эзэмшигчдийнхаа тоогоор дэлхийд 6-ад орж ийн гэж байгаа. Тэгэхээр одоо тэгээд 2-3 дипломтой баахан залуучууд ажил байхгүй бас л аав ээжийнхээ асуумжинд нөгөөд хүмүүсийг хараад явж байгаа. Ингээд алдаа гаргацсан. Тэгээ сая түрүүн Батбаяр боловсролын зорилгыг их тодорхой болгох ёстой гэдэг асуудал ярьсан зүгээр багшийнхнууд юу гэж боддог вэ гэхээр манай Монгол улсын боловсролын хуулинд боловсролын зорилгыг маш тодорхой заагаад өгсөн. Гагцхүү энэ боловсролынхаа зорилгыг хэрэгжүүлэх явцдал биднэрт одоо маан цанаа алдаа оноо юм гараад байгаа. А Монголын боловсрол бол яхахгүй эрчимтэй хөгжиж байгаа. Жишээлбэл боловсролын яамнаас маш их төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Ерөнхий боловсролын сургуулиудын нүүр царай гэр хорооллоос шал өөр боллоо. Өнөөдөр Чингэлдээ дүргийн 37 дугаар сургууль Улаанбаатар хотын хой захын сургууль. Та бүхэн очиж хараарай. Өнөөдөр гаднаа стандартын хөл бөмбөгийн одоо хиймэл зүрлэгтэй талбайтай, сагсан бөмбөгийн талбайтай багш нь одоо хөгжих бүхэл бүтэн багшийн хөгжил төвтэй. Яамнаасаа улсын төсвөөс Чингэлдээ дүргийн манай засаг даргын хамгаалын газар дүүргээс одоо тэр тендерийг бол маш одоо үнэн шударга зарлж хариуцлагатай хүмүүс ирж тэр бүх засвар үйлчилгээг хийгээд орчныг сайжруулчлаа. Тэгээ энэ бол бас эдийн засгийн асуудал байхгүй юу. Тэгэхээр төрөөс боловсролыг хөгжүүлэх талаар эдийн засаг санхүүжилтээр бас юм хийгээд байгааг бол асар их юм хийж байгаа. А одоо харин бид юун дээр анхаарах вэ гэхээр юмыг бэлэн сайхан бэлдээд нөгөө монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээл бас байгаа юм. Бэлдээд байдаг, бэлдэж өгөөд байдаг өшөө мөнгө л нэхэд байгаа л да. Одоо бид өөрсдөө сэтгэлгээг л өөрчлөөд чадаад нөгөө л нэг сайн хүн, монгол хүн гэдэг сэтгэлгээг л сайн бий болгочих чадах юм бол бас их учиртай болоод байгаа. Одоо сая яамны сайд маань Кембрижийн боловсролын тэр хамтлаг манад хэрэгжихээр болчлоо. Тэгээд энэ гэхдээ хувийнхөө хувьд би юу боддог вэ гэхээр тэр англи гэдэг бол англи шал өөр юм байгаа. Америк бол Америк, Орос бол Орос. Тэгвэл эднээс бид одоо төвшөлттэй манай Монголын газар нутаг, Монголын сэтгэлгээ, монголчуудын сэтгэлгээнд тохирох тэр одоо арга барил, технологи, тэр одоо онолыг аваад Монгол школ, Монгол арга ухаан, Монголын боловсрол, үндэсний боловсрол гэдэг юм л байх ёстой. Түүний төлөө хүн болгон зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй л гэж бид ойлгож байгаа. Тэгээд тэр хүүхдүүд өнөөдөр сүүлийн үед боловсролын шинжилгээний нэг эмсүүдийг дэмжижсэн. Би даасан хууль эргэцэн акт нь гараад ирсэн. Орчин нь бүрдүүлчихсэн. Эмсүүдийн одоо сургалтыг явуулах тэр сайхан санхүүжилт хийгдээд ирчихсэн. Хүүхдүүд сүүлийн үед энэ рүү бас орж эхэлж байна. 9 дугаар анги, 11 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд эмсүүдийг сонирхож эхэлсэн. Тэгээ яагаад гэвэл бид ингээд лифт чин ажилд авна. Сард 400 мянган төгрөгийн цалинтай гэж. Гэтэл багш өнөөдөр 300 мянган төгрөгийн цалинтай. Цахилгаанчин, мужаан, сантехник тэр засал чимэглэлчин хүмүүс өнөөдөр сая гаруй төгрөг, экскаваторчин ч гэдэг юм уу тий. Эдгээр бүгд эмсүүтээр бэлтгэгдэнэ. Тэгэхээр амьдралд өнөөдөр өөрийнхөө хэрэгцээг хангаад, амьдрал тохиолдсон бэрхшээл саадуудыг даваад, хүнийг хайрлаад өөрөөрөө хэрэгцээг л бүрэн хангаж чадж байгаа хүн бол дээд зэргийн боловсролтой хүн. Энийг л хүн бүхэн ойлгосоо л гэж бодож байгаа. Үүний төлөө боловсролын ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол бол энэ төлөвшлийн асуудал дээр илүү төлөв ажиллах ёстой. Батбаярын хэлдгээр ихтэй сургуулиуд мэрэгжлийн чиг хандлага олгох дээр илүү төлөв зүгээр бэлтгэл ажил бол яа харахгүй бэсэд байх ёстой. Тэгээ энэ чиглэлийн ажлууд бол хийгдэж байна. Үсчин, гоо сайхан, нарийн боовчин, тэр жолоочийн бүх чиглэлийн юмнууд энэ тэнд сургуулиуд дээр бас байгаа шүү дээ. Энэ дээр их юм хийж байгаа. Юугаар амьдрах арга ухааны бэлтгэлээ авч байгаа. Тэгээд үүн дээр тулгуурлаад эдийн засгийн форум дээр яа харахгүй ерөнхий боловсролын сургууль, ихтэйд сургуулийн эдийн засгийн хүмүүсийн эдийн засгийн сэтгэлгээг сайжруулах, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ гэдэг асуудлыг сайхан хөндөд бас бодтой шийдвэр зөвлөмжүүд гараасай гэж бас бодож байгаа. Тэгээд Монгол сэтгэлгээтэй, Монгол бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй
тийм хүмүүс Монгол орныг хөгжүүлж чадна. Тэгээ хөгжлийн гарц бол манад бол нээлттэй байна л гэж би одоо хэлмээр байна. Хэлий. Эдийн засгийн чуулганы мэдээж одоо хилцэх асуудлууд тодорхой болсон байх л та. Тэгэхээр төлөөлөл болж оролцож байгаа та нарт яг хүсэж байгаа энэ асуудлууд жигсэж чадчих. Ер нь хөндөгдөж байгаа гэж ойлгож байгаа. Энэ бол байгаа л да. Одоо жишээ бидний сайн ярьдаг одоо нэмсүүд ихтэй сургуулиудын одоо оюутнуудын тий сугаа санхүүжилтийн асуудал байна. Ер нь тэгээд энэ бодлого хөтөлбөрийн асуудал, зорилгын асуудал энэ бүгд л орж байгаа юм л. Тэгээд ер нь маань чуулган штэ заавал нэг сэдвт багцлагдаж явах хүн тавиад тэр нэмжигдээ цаахан байх боломж байгаа гэж би харж байгаа. Тэгээд энэ ер нь нэг асуудал маань саяны одоо мэсүүдтэй холбоотой гэхэд нийгмийн баялагийг хуваарлуулсан маш олон байгаа байдаг. Гэтэл бүтээгчд нь одоо баг гэтээ эргээгээд энэ шанарын өөрчлөлт хийгдэж байна. Одоо жишээлбэл мэсүүдийн маань бодлого хангалттай сайн дэмжигдэж байна. Оюутнууд одоо ер нь баг ихтэй сургууль төгсчөөд мэсүүдэд суралцах сонирхолтой оюутнуудтай бол бид нар нийт мэдээлэлээр харж байгаа. Энэ маань бас улс орны маань хөгжил бас зөв явж байгаа маань да гэдэг нэг бас юм болгоныг муухай болохгүй байх, бүтэхгүй байх гэдэг биш. Бас болж байгаа бүтэж байгаа юм. Хамгийн гол нь тэр болж байгаа бүтэж байгаа юм болж ин бүтчингээ орхиж байгаа ш. Нэмээд тэрийг улам яа сайжруулах вэ гэдэг л энэ зорилго бол яг энэ эдийн засгийн форумын зорилго юм болов гэж би одоо ойлгоод байгаа ш. Тэгэхээр ярьцлага маань өндөрлөх тийш хандаж байна. Тэгэхээр үзэгчд маань бас утсанд тасралтгүй холбогдож байна. Үзэгчтэйгээ холбогдоод ерөнхийдөө ярьцлага 51 гэсэн дугаар утсан дээр яг бид нарыг ярьж байгаа хооронд холбогдоод яриад завсарлахаар үзэгчдийн маань утсан тасраад ах шиг байна. Тэгэхээр мэдээж эдийн засгийн чуулган ерөн жил болгон зохион байгуулагдах юм уламжлалтай болчлоо л да. Тэгэхээр энэ яг харахгүй нөгөө улс орны хөгжил салбар бүр дээр ямар асуудлууд тулгамдаад байна гэдгээл шинээр олж хараад гаргаж ирээл одоо байдаг хуулиа сайжруулаад байхгүй зүйлээ шинээр гаргаж ирэх гэдэг хаалныг гарцсан хэл та. Тэгэхээр өнөөдөр бол бид зөвхөн хүний хөгжил тэр дундаа боловсролын асуудлыг бас энэ хүн нэвтрүүлгээр хөндөж ярьж байна. Тэгээд эдийн засгийн чуулганы хүрээнд бол маш олон асуудал яригдана. Тэгэхээр тэр бүхнийг UBS телевиз бас энэ форумыг дэмжин хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа за бүх телевизийнхаа одоо нэвтрүүлэг за ярьслахын олон төрлийн нэвтрүүлгүүдээр үзэгч танд сурталчилж хүргэн энэ нь одоо бидний бас хөгжлийн нэг одоо зорилго биелэх юм алхам болох хаа. Тэгэхээр үзэгчтэй холбогдё. байна уу? Маш олон үзэгч холбогдохоор тасарч байгаа хаа. Шин дуртахад бас энэ эрх пүрэв гарагийн 19 цагаас бас эдийн засгийн форумын талаар компани цэцэглэх гэсэн сэдвээр бас асуулт нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэх болно. Та бүхэн бас энэ талаар сонирхсан асуулт байвал манай телевиз рүү одоо өөрсдийнхөө асуултыг ирүүлж болно шүү гэдгийг одоо залбиндуулаа хэлчихье. За тэгэхээр кофе цай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За сүүлийн үзэгч авчаа тий. Байна уу? Байна уу? Байна. За өглөөний мэд хүргье. Зурагтаараа сонсно. Саналаа хэлж болно. Башлаараа таны утасны шаардлага хангадгүй яриад тань сайн сонсогддгөө. Яг за дуртай хачиг дуртай биш. Яг дуртай сонсогддгөө. За. За. Тэгээд манай зөв юу хийж байгаа юм бэ? Айгуу олон ихтэй сургуультай